Зовж минь орой минь сайхан амарцгааж ийн өрхөн миний фэйсбүүк найзуудаа. Өнөөдөр 2026 оны 4 сарын 7-ны өдөр 36 жилийн өмнө ардчилсан нам байгуулагдсан өдөр. Ардчилсан нам ингээд 36 нас хүрж байна. Тэгээ ганц намын тогтолцооноос халж үндсэндээ нэг 2 намын тогтолцоонд шилжсэлд 20 нам байдаг боловч Монголд 2 нам байдсан шүү дээ. Тэг харамсалтай нь 2 нам байдаг боловч 2 намд хэдэн хулгайч нар ороод паразит шиг шигдчихлээ те. Намыг бол улс орноо хөгжүүлэх хөтөлбөр бодлого гэж харахгүй амьдралаа сайжруулах арга хэрэгсэл гэж хараад удлаа да. Тэ. Аргагүйдээ намд байгаа энэ манай дээд үеийнхэн чинь намаар дамжиж амьдралаа сайжруулж хулгай шаадаг болоод 36 жил боллоо. Хаа очиж тэр социализмын үед чинь бас нэг төрд ажиллаж исэн хүмүүс шудраг байсан. За тэр хүний эрх талмал хэлмэгдүүлэлт гэндрийн яриаггүй шүү. Тэ. Төрөөс хулгай хийнэ гэж байдгүй байлаа. Тэ. Би тэр хэлмэгдүүлэлт далайн хятаг энэ үл яриаггүй шүү. Одоо бол үндсэндээ нэг хэлмэгдүүлэлт инээ тэрэгээс бараг л дорд болчихтэй ногоо малгайтан гээл дээр үед бол хүнийг аваачаад бууждаг байсан энэ төр гэл 37 оны хэлмэгдүүлэлт энэ төр гэл байсан. Одоо ч тэгээд төр өөрөө төрийн нэр дээр зүү хүмүүс гарч ирэхгүй болохоор төр гэдэг нэрний үн цэнийг унгаад үнэлэмж нь унчаад байгаамаа. Тэгээд төрийг бол иргэд сонгуулиар бий болгодог. Ийм ардчилсан үндсэн хуультай шүү дээ манай Монгол. Тэгээд одоо манай энэ ардчилсан нам маань тэгээд яг ардчилсан нам гэдэг одоо тийм том агуулгаар нь бол одоо эзэн бийгүй эн чин төрийн олон нийтийн байгууллага шүү дээ. Тэгээд нам уг шинжлэхдээ зөв явах хэрэгтэй. Тэг харамсалтай манай намыг нэг хэдэн хулгайч нар ашиглаад ингээд мөнгө олох арга хэрэгсэл болгоод ахуй амьдралаа сайжруулад намд орвол ялуул дарга болно гэсэн байдлаар л яваад тахаар иргэд манай нам итгэхгүй байгаа. Ганц нэгкээ одоо ялж ирсэн энэ 36 жилийн түүхэнд. Ялахаар тэгээд тухайн намын дарга нөхдүүд нь ашиглаад хулгай хийгээд намын ирээдүнгийг унагчаа явуулсан шүү дээ. Одоо тэгээд манай намын байгаад царайг хараарай. Ардын нам бол авах юм байхгүй бузартцаа энэ төр төшөж байгаа байдал, энэ гишүүдийн хоорондоо алалцж байгаа байдал, амиа бодож байгаа байдал, ерөөсөө л нэг хувийн хэрэг ашиг сонирхол одоо бараг энэ улс төрийн ажлыг бол нэг амьдрал сайжруулах арга хэрэгслэгээ бодсон шүү дээ ардын нам. Тэгээд ард том бол ардын намаас үнэхээр залхаж байна. Тэгэхэд яах хэвээр манай нам ирээдүйн өсөж явах хэвээр. Тэг харамсалтай тэгээд манай нам ирээдүйн өсөхгүй байна л да. Манад нэг юм дутагдaltaй зам байдаг. Аваагүй байхад авгаа сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэж. Тэгээд намын дарга болохоор ерөнхий сайд болно. Эрх мэдэл над дээр төвлөрнө гэж эрх мэдлээ бодоо шаачдаг. Хизээч улс орноо хөгжүүлэх гэсэн бодлоготой хүн байдгүй. Ер нь тэгээд Монголд нэг албан тушаалыг улс орноо хөгжүүлэх ийм үүрэг гэж бодож л одоо нам мамын албан тушаалыг боддог болсны дараагаар л хөгжих юм шиг байна. Тэгэхгүй албан тушаалыг амьдрал сайжруулах арга хэрэгслэх хэр зэрэг манайхан болохгүй байна л да. Одоо тэгээд ардчилсан нам гэдэг чинь олонхоор асуудлыг ярьдаг нам. Өмнө 2024 оны их хурлын сонгуулиар намын дарга ган төмөр дарга хариуцлага хүлээх юм чинь би бүгдийг шийднэ гэж явсан. Амраараа газар шаагаал намыг ялгадуулчаал явцсан. Хүлээс хариуцлага нь хаа байна? Байхгүй. Ардын нам улам дамжуулаад ард түмний амьдралыг удмал ядууруулж байна. Тэг манай намд байгаа дарга нар ингэж бодохоор ард түмэн манай нам яаж итгэх вэ тийм үст. Тэг би 24 оны тэр 6 сард нэр дэвшүүлэлтэн дээр тэр улс төрийн зөвлөлийн хурал дээр хэлж ирсэн. Дарга нар хариуцлага хүлээдгүй маа. 20 онд намаа ялгадуулсан, 21 онд намаа зарцсан нөхөр хаа байна? Хариуцлага хүлээж байгаа нь энэ юм уу? Тэгээ өгчүүл яах? Эгээс ямар хариуцлага нэх юм? Өгөөгүй. Ямар хариуцлага хүлээсэн бэ? Хүлээдгүй байхгүй юу? Тэгэхээр намын гишүүдээ энэ намаа өөрсдөө бид нар нам ялагдахад бол намын мянган гишүүд Монголын ард түмэн л хариуцлага хүлээж байгаа. Өдрөөс өдөрт Монголын ард түмний амьдрал ядуурч байна.
Өдрөөс өдөрт ардчилсан намын гишүүн байснараа ялгуурлан гадуурхтаж хариуцлага хүлээж байгаа. Дарга нар хариуцлага хүлээдгүй маа. Тэгэхээр гишүүн төвтэй нам байх ёстой. Иргэн төвтэй төр байдаг юм аа. Иргэд төр улсаа сонгодог юм аа. Тэгэхээр гишүүн төвтэй нам байхын тулд гишүүд олонхоор асуудлыг шийддэг байх ёстой. Тэгээ одоо манай намын дарга зогт гэрэл бол гинсэгийн үр гүйцэтгэгч гэдэг нэг нөхөр томилдсон байгаа. Одоо бодвол гүшигний ард дахиад нэг гинсэг өөрөө томилох байлгүй. Тэгээд багаараа хариуцлага хүлээгээд багаараа явна гинэ. Багаараа яад хулгай хийдэж штт. Яг 12 онд манайх нэг хагас дутуу ялж ирсэн анх удаа гэлж болно. 96 онд бол ардчилсан нам 5 намын нэгдэл эвсэж орж иж нэг ардчлалын төлөөх намууд эвсэл ялж ирсэн. Тэрнээс хойш ялаагүй байжгаад 12 онд нэг удаа ялсан. Тэгтээ хагас дутуу бүтэн ялаагүй. Хагас дутуу ялсан. За тэгж ялалтын гол үндэс нь юу байсан бэ гэхээр зэрэг алтан уяг дарга бүгдийг шийдээгүй л дээ. Намын дарга алтан гац барагцаас байсан бол мүүднээс ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэт гэж хүн байсан. Тэгээд одоо ерөнхий нарийн бичгийн дарга нь тусдаа нэг бодолтой өөр ингэсэн үзэл бодолтой, намын дарга нь тусдаа нэг үзэл бодолтой. Тэгтээ энэ хоёрын үзэл бодол намын гишүүдийн үзэл бодолтой нийлдэг, уялддаг, олонхоор асуудлыг шийддэг байх үедээ нам ялж ирсэн. Өнгөрсөн 24 оны сонгуулиар бол ганц төмөр ардын намын Бэтиг одоо иргэдэг шивгчин золбин бандыг авсраад гинсэгийн үр гүйцэтгэгчээр томилж байгаа сонгуульд орсон. Нөгөөх нь манай намыг ашиглаад жагсаалтар гишүүн болоод оюун эрдэнэ цэцэрлэг байгуулж өгч байгаа юм шиг яам байгуулж өгөөл нэг 2 жилийн дотор хэдэн тэрбум төгрөгийн төсөв идэж уугаал зайлаад алга болсон. Ийм л болсон. Тэгээд тэр ганц төмрийн томилсон гинсэгийн үр гүйцэтгэгч одоо ир золбин гүйлэг банд бол намын үндэсний зөвлөлт хороогоор уг мэтгэлцээ томилогдсон бол чадахгүй л дээ. Тэгээ бид нар 12 онд ялсан шиг энэ намыг бие дахиж зохицлоомор байгаамаа. Одоо эргээд нийслэл дээр хардаа намынхаа дүрмэнд одоо мань митиг бол хаалттай дүрм хийж байгаа юм. Би та нарт хэлжсэн бол санаж байгаа бах. Энэ намын хурлыг дандаа хариуцлагагүй газар бааранд хийгээд байна. Тэгээд намын гишүүд ойрд нэгнтэйгээ уулзаагүй, тааралтаагүй, нэгнийгээ хараад сэтгэл нь хөөрөөд нэг буу халах гээд хажуудлын VIP өрөөнд ороод 100 г задлаад ингээд цаашаа халуураад архитаа явчих юм аа. Мөн үү? Тэгж ингэж сарниулж байгаа л өөрсөндөө тааруулсан дүрмээ баталдаг эднэр. Ингэж намын дүрмээр дамжуулж намын нэр дээр төр тулгайч нар орж ирэх үе таалгыг нээж өгдөг. Тэгээ өгүүлжээс нэг юм төрийн ордонд хийлэгдэг болгосон. Одоо тэгээд энэ үндэсний бодлогоор нурлан төрийн ордонд болох юм уу мэдэхгүй байна. Тэгээд намын тэр нэг хуудуутай одоо тэр холхины тэр бааранд болдог хурлаар баталсан дүрмээр бол манд хаалттай болгоцсон. Би бол жишээ намын дунд чатыг нэг хариуцаад намынхаа нэг тэгсэн дунд чатыг нэг дүүргийг юм уу нэг аймгийг ялуулчих одоо боломж олцсон бол надад байгаа. Ягаад гэвэл надад одоо бас нэг өөр ингэсэн үзэл бодлыг миний энэ үгийг сонсдог үзэл бодол нэгтээ миний дагагч нар Монгол ахын дүүс манд байна итгэдэг. Тэгээ би улс төрд бол зүгээр өнөө маргааш харж явахгүй л дээ. Улс төрд нэрээ бид нар бүгдээрээ гоё шаах юмсаа. Бидний ирээдүйн хойш болсон үр хөвгтдээ гоё нийгэм үлдээ хийсэн. Тэгэхин тулд би улс төрд өөрийнхөө одоо боломж олцоог ашиглая дайчлая гэж боддгийг. Тэгэхин тулд яг намын нэр дээр намдаа үнэнч явж байгаад намаа шинжилээ зэгслээд явъя гэж боддгийг. Харамсалтай намайг бол дүрмээр хаацсан. Ягаад гэвэл би эднэртэй нийлж худлаа ярихгүй, худлаа хийхгүй хэлэхгүй, хууль данд нь хуйлдахгүй, намаасаа мөнгө шаахгүй, намаа ашиглахгүй болохоор эднэр намайг ашиггүй гэж үздэг. Тэгээд намайг бол нөгөө шоронд ял эдэлснээр нь ялгуурлан гадуурхсан дүрм хийсэн. Өнөөдөр Монгол улс ардчилсан үндсэн хуультай дэлхийн олон улсын хүний эрхийн конвенцэд нэгдээ орсон. Хүнд давхар шийтгэл оногдуулахгүй хэлмэгдсэн хүнийг одоо хайрлан хүндлэн хүний эрхийг нэгдүгээр тавина гэж манай Монгол улс хүний эрхийн конвенцэд нэгдсэн байдаг. Манай ардчилсан нам өөрөө хүний эрхийг хүндэтгдэг ийм нам, ийм үзэл баримталтай нам. Одоо тэрийг авал баруун төв үзэл баримтал гэдэг шиг байгаамаа. Тэгсэн хэрнээ бид нэр хүнийг ялгуурлан гадуурхаж байна. Одоо Монголд бол шоронд олон янзын хүмүүс ордог.
хэлмэгдэж ордог, зарим нь хөөрхий хэл сэргээр ордог. За зарим нь бузрын хэрэг хийгээд ордог. Бузрын хэрэг хийсэн улгайч нар нэртэй тэргүй бүх насаараа яал аваад шорон гяндаа аваад шоронгоос амьд мэд гарч ирдэггүй. За анх удаа гэмт хэрэгт холбогдсон эсвэл мань шиг хэлмэгдсэн тийм хүмүүс бол хөөрхий засрал хүмүүжлээ болоод гарч ирдэг штэ. Засрал хүмүүжлээ болоод гараад ирсэн хүмүүс арчилсан нам санал өгөхгүй юм уу? Биеэрээ тэр хэлмэгдсэн ялыг нийтлээд гараад ирлээ штэ. Тэгээ хүнийг насаар нь одоо сонгуульд өрсөлдөх, улс төр эрхийг гасах юм уу? Энэ бол давхар шийтгэл шүү дээ. Тэ? Одоо би гэж ярих дургүй л дээ, бид гэж ярих дуртай. Монголын ард түмэн бид гэж ярьж байгаа хүмүүс дуртай. Би бол ганцаараа нэг хувийн тоглолт хийдэг амиа утсан өвчнүүд би гэж ярьдаг заа юу. Тэгэхээр бид угны ардчлал намыг шинжлэх хэрэгтэй байгаамаа. Тэ 24/8 онд ялмаар байна. Ялахтаа бид нар намын нэр дээр нэг золбин банд нарыг ажилтаа болгож, дарга болгож дахиад төр улсаас хулгай хийдэг ийм ялалтыг авсармааргүй байна. Харамсалтай нь бол манай намын нэр дээр нэг хулгай хийх гэсэн ахуйгаа шийдээгүй, амьдралаа шийдээгүй золбин банд нар их орж ирэх юм аа. Ард түмэн тийм байдалд бол итгэхгүй. Энэ 36 жил үндсэндээ бол Монголыг нэг би гэсэн өвчтөе хэдэн хөлхний хулгайч нар гарч ирээд Монголоос идэж угаал явсан. Өнөөдрийн нийгмийн байдлыг надаар хэлүүлдэг бүгд мэдж байгаа. Одоо ард түмэн үнэхээр зөвхөрж байгаа. Өнөөдрийн хүртэл амьдрал хүнд байгаа. Надаар хэлүүлдэг бүгд мэдж байгаа. Гэхдээ Монгол улсыг хөгжүүлэх боломж бол асар их байгаа. Боломж бол бидэнд үргэлж байсаар ирсэн, үргэлж байгаа. Монголын заяа их. Тэ. Монголд өнөөдөр Азийн жийзэнд байхгүй хүний эрх хэрэгчлөө үг үзэл бодлоо илэрхийлэх юм арчилсан Монгол улс. Хөдөлмөр хийж чаддаг нь хангалттай хөрөнгөтэй болох ийм сайхан нийгэм. Харамсалтай нь энэ боломжийг улс төрд орсон олигархууд буцахтаа буруу замаар будаа тэнэгчээр улс төрд ороод буцахтаа хулгай гэж бууж байгаа. Тэгэхээр манай нам шинжлэгдмээр байна. Одоо тэгээд нийслэлийн одоо би жишээ нь нийслэлийн арчилсан намын дараагаар нэг гайгүй инженер шийдэл ярьдаг, асуудал шийддэг, тийм гаргалгаатай ахуй амьдралаа шийдсэн, аж ахуй ажил сайн, ийм шудраг хөдөлмөрч хичээнгүй тийм хүн манай нийслэлийн арчилсан намын дарга болоосоо гэж бодож ирсэн баггүй. Тэгсэн харамсалтай нь одоо ахуй амьдралаа шийдээгүй, тэгэл дарга гал далдгандаг, шүлэг уншаал явдаг, хөдлөгч хийгээл явдаг. Гэхдээ шүлэг нь өөрийнх нь зохиосон шүлэг биш л те. Хүний зохиосон шүлгийг чэйжилж уншдаг, хөдлөгч хийдэг. Нэг юм бацаа манай нийслэлийн арчилсан намын дарга болчих юм. Тэгээ энэ бол өрсөлдөгчгүй болж байна гинэ. Тэгээ бид нар нийслэлийн хурал дээр очиод хэлсэн л та нар нийслэлийн намын орооны гишүүдийг батламжилж байгаа болвол бид нар даргийнхаа асуудлыг дараагийн хурлаар өшөө илүү олон хүмүүсийг өрсөлдүүлж хагаад нийслэл Улаанбаатар хотыг яаж хөгжүүлэх арчилсан нам ялвал инженерийн ямар шийдэлтэй байх юм? Ямар мөрийн хөтөлбөртэй байх юм? Тийм хүнийг бид нар арчилсан намын даргаараа сонгоод 28 оны орон нутгийн сонголт нийслэлийг удирдах орхон инженерийн зохис бодлоготой шийдэлтэй хөтөлбөртэйгээр 28 оны сонгуульд орно. Харамсалтай нь тийм байхгүй. Хөтлөгч хийдэг, шүлэг уншдаг, худлаа нэг цаас барьсан, хийргсэн нэг юм бацаа өрсөлдөгчгүй сонгогчлоо. Тэр хүн бол манай зөвтгөрөл даргын одоо зөвлөхнгээ явдаг. Үндсэндээ зүнх баригч л та ган очиртай би гимгүү. Тэгэхээр өөрийгөө бас нөгөөдөг чинь сайтуудаар бичүүлээл алтан хуйг дарга анх улс төрд оруулж ирсэн алтан хуйг даргыг зөвлөх гэдэг. Алтан хуйг даргыг ерөнхий сайд байхад алдгаж явж байгаа л нэг ерөнхий сайдын зөвлөх гэл явсан. Тэгэл алтан хуйг тэрийг зөвлөхөөр нь авсан ган очирыг аваад ялагдаад унсан шүү дээ. Ган очирыг зөвлөхөөр аваад алтан хуйг өөдлөөгүй. Одоо энэ хараа. Лаг мэдэн дээр сайтууд дээр тавиулаад би одоо энэ ган очирыг хараад өрөвдөд тах юм аа. Тэгэхээр намын гишүүдтэй ингээд байгаа бодит байдлыг ярихаар би нэг намаа шааж муулсан болчиход байх. Дугаа байгаа тахаар хэцүү. Дуграад тах хэцүү. Гэхдээ амьдрал ийм л байна. Энэ өгүүлэхэд. Одоо энэ ган очирыг хараа. Энэ залуу. Дэлхийн нийслэлд авилгагүй төгжрлгүй гэж худлаа энэ сайтуудаар төлбөртэй мэдээ өгж өөрийгөө сайхан бичүүлээ шахаад. Ган очир нийслэлийн 24 оны орон нутгийн сонгуулиар
Энэ сонгуулийн ерөнхий менежер хийсэ. Тэгээ би ган очроо над ерөнхий менежер ингэж хийдгүү маа. Сонгуулийн ерөнхий менежер гэдэг бол стратеги тактик одоо яаж одоо сонгогчдоо нам руу татах уу, яаж саналыг өгүүлэх үү, яаж сонгогчдоо таалгах уу, тийм хөшигний ард баг ил гараад байхгүй нь зохион байгуулалтын ажил хийдэг юм аа л гэсэн. Манай хүн энэ дээр гараа шүлэг уншаад өөрөө нэр дэвшиж байгаа юм шиг өөрийнхөө PR рекламыг хийгээл баахан сайтуудад одоо тэ дуудаж ирж төлбөр мөнгө өгөөл гэсэн. Тэрний оронд тэр мөнгөө сонгоо хайрхан дүүрэг Баян зүрх дүүргийн гэр оролт ухуулагчийг явьж байгаа хэдэн ухуулагчдын тоог нэмсэн бол манай намд тэр ухуулагч чинь нэг 5 өнөр ч гэсэн авчирч санал өгүүлэх байсан. Нээл таалтанд асар их мөнгө зарцсан. Нээл таалт гэдэг нь өөрийнхөө дуусан дуунд өөрөө алга ташин гэдэг шиг өөрийнхөө ухуулагч нарыг хаавс ажиллаа гэж явж хахад нь хүчээр авчирч бүх өргөн дээр авчиж нээлт хийлгэж байгаа. Дахиад ажиллаа гэж сонгуул дуусгаад ухуулагчийн ажил амжихгүй ядж хахад манай намын нэр дэвшигчнэр цөөх ухуулагч нар авсан. Ардын нам бол 100 мянгаар нь авч байгаа. Манайх 10 20 л авч байгаа. Тэрийг бүх дүүргүүдээс авчирч нэг хэдэн ухуулагч авчирч алга ташуулж нээл таалт хийж өөрсдөө хуурж байгаа хөөхгүй. Тим менежер байдгүй маа. Тэгээ ганацроо чи намайг ялагдуулчихвал яах юм? Чацаг минь чи ялагдууллаа штэ гэсэн. Битээ гутаараа пэмэн алдсан шүү мөг гүлэг минь гэл миний өмнөөс хэрүүл хийгээл явсан. Тэгээ би сонгуулийн дараа хэлсэн. За ганацроо ахын доо чи намайг ахаахаг явдаг байсан. Би чиний үнний чи хэлсэн. Нам ялагдчихлаа штэ. Чи ялагдахгүй гэдээс хаавна. Одоо болоо ахын дүү ингэж чадахгүй юм а чаддаг юм шиг жүжиг тоглоод гарна. Яг нь чи бол алдах юм байхгүй. Бүхэл бүтэн намаараа нийслэрээ бид нэр Улаанбаатар хорлуулчлаа шүү дээ гэсэн. Нэрэл тийм л болсон шүү дээ. Тийм л болсон. Тэгээ одоо тийм бацааныг авчиад өрсөлдөж нийслэлийн намын дарга. Тэгээ ардын нам ч асар их мөнгөтэй. Орон нутгийн сонгуулиар ядж хахад эрс баг байдаг. Иргэдийн сонгуул өгөх итгэх нь суларсан байдаг шүү дээ. Тэгээ нэг хүлээн зөвшөөрөгдсөн лидер хүнийг л бид нэр нийслэлийн ардчилсан намын даргаар сонгох байлаа. Харамсалтай нь манай одонгийн зогтгөрөл өөрийнхөө үнийг томилчлаа л доо. Тэгээ зогтгөрөл 28 онд ардчилсан намыг бас ялуулахгүй бол яах юм? Хариуцлага хүлээж ийн гэд яах юм зогтгөрлийг шоронд өгөх юм уу? Тийм хууль байхгүй шүү дээ. Дарга нар ямар ч хариуцлага хүлээдэггүй байхгүй юу? Тэгэхээр маргааш намын их хурлд ирж байгаа мянган гишүүдээ тэр Стипа Арена гэд өглөө өнөөдөр намын хурд болох гэж байхад яг юу хэлцгээ яах ийхийн талаар эхлээд үндэсний бодлогоороо хуралдуулаад үндэсний бодлогоороо их хурлынхаа эрс эрсдэлийг батуулах хэрэгтэй шүү дээ. Тийм байхгүй. Эхлээд намын хурал гэнэ. Тэгээ намын хурал дээр баах өдөө гадаанаас мянган гишүүд зориод ирнэ. Тэгвэл мянган гишүүдийнхээ үгийг бүтэн өдөр сонс. Тэднийхээ саналыг сонсох хэрэгтэй. Сонгуул болохоор энэ өдөө орнотгоос ирдэг мянган гишүүдчид бид нарыг амжилттай оролцуулдаг шүү дээ. Аль ноднонгийн намын хурал бол би намын хурал дээрээс хөөгдөд гарсан. Тэгэл намын хурал нь жүжиг болсон. Хөрөвдөрж мэтийн шоуны гарууд нь худлаа хуцаал өөрсдөө магтаал. Яана одоо би нэг нөгөө хэлэхэд энэ ардчилсан намаа шинжилж үнэхээр чадахгүй байна. Тэгээ нийслэлийн хурал дээр галин дэв гэдэг нэг улаан гуйлгач ахуйгаа шийдээгүү. Тэгээ улаан гуйлгач мөнгөнд дуртай. Албан тушаалыг одоо мөнгө олох хэрэгсэл гэж хардаг. Нэг хүсээ гэлсэн зангаа зүрснэг золбин банд. Сонгоо хайрхан дүүргийн ардчилсан намын дарга болсон шааж. Тэр золбинд сонгоо хайрхан дүүргийнхээ итгэхгүй шүү дээ. Ягаад гэвэл би хэлээд байгаа ш. Нам гэдэг бол ахуйгаа шийдсэн, бусдын ахуйг шийдэхин төлөө явддаг, амьдралаа шийдсэн ийм хүний улс төрөө хийдэг ийм талбар юм аа гэж хэлээд байна. Ойлгож байна уу? Харамсалтай нь одоо тэгээд манай нам дээр ардын намыг 28 онд ялахаараа бид нэр дарга болно хулгай хийнэ гэсэн нөхдүүд харагдаад байна. Тэгэд намынхаа үе таалгыг нээгээч. Энэ нийгэмд нөлөөлөгч энэ сайн сайхан инженер эдийн засгийн хүмүүсийг намдаа оруулж ирээч. Өнөөдөр талбай дээр туулын урдны замыг эсэргүүцэл мундаг хүмүүс ярьж байгаа хэлж байгаа нь бол мундаг ярьж шít. Юу нийслэл хотын дарга битгий хэл баг нийслэл хотыг аваа явуучих Улаанбаатар хотын дарга захираг чигээ явуучих мундаг хүмүүс талбай дээр байна шít. Тэднийг намдаа таталтай. Ягаад татахгүй байгаа юм? Манай нам шинжлэгдэж чадахгүй байна. Одоо би ч гэсэн намдаа өнөөдөр намаа ялуулахын тулд хүчин зүтгэмээр байна. Тэгтээ хүчин зүтгэнэ гэдээ би 28 оны сонгуулиар тэгээд нэг зүгээр нэг ухуулах сурчлагаа хийж явж байгаа дүүнер шиг залуучууд ч ямааргүй байна. Тэгэх юм бол энэ ард иргэд надад итгэл үнэмшил төрж манай намайг сонгохгүй шүү дээ. За мөнх эрдэнэ бас нэг итгэл үнэмшилтэй нэг сэдэр зүгээд очиод бас
За мөнх эрдэнэ чинь намдаа бас нэг байр суурьтай байна да. Мөнх эрдэнийхээ намыг дэмжиж даач гэдэг юм уу байдлаар бас манай намыг дэмжих л байхгүй. Тэгээ харамсалтай нь манд итгэн үнэмшил төрүүлэх хэмжээний эдгээр намайг дэмжихгүй л. Зүгээр манай хөдөө гадааны одоо манай Улаанбаатар хотын хороо өвөрийн намын гишүүд бол мянга-мянгаараа намайг дэмждэг. Би тэднийхээ итгэлийг алдаачихгүй юмсан. Энэ намаа зөв болгочих юмсан. Шилэн тунгалаг болгох юмсан. Зөв хүмүүсээр намаа шинжлэх юмсан гэж бодож явах юм. Харамсалтай нам шинжлэгдэж чадахгүй байна. Ядж яхтын золдон цүнх хэрэгчнэр намаас яасан салах явах дургу хэдэн гулгчингууд бай. Өнөөдөр боддоо Баццогтгээд нэг шалахгүй бацаа нэг Женко нийслэлийн ардчилсан дараагаар томилсон хүчээр Моох фракц гэдэг нэрээрээ нөгөөх нь Женкогийн үнэнч боол. Би тэрийг яаж мэдсэн гэр зэрэг 24 оны их хурлын нөгөөс нэр дэвшигчдийг сонгож шалгаруулах хооронд Баццогт орсон Моохыг төлөөлж. Тэгээ Баян онгор дээр Ганбат ахыг нэр дэвшүүл нэгдүгээр тойрог дээр гэсэн чинь даргаасаа асууна гинэ. Дарга нь Женко залгаад битээ гуцаад байгаа Баццогтоо энэ нам Тенкогийн нам биш шүү гэд хэрэлдэж байгаад би бетон Ганбатахта Дашнамдгийн Ганбатахт би мандат авч өгч ялаа. Тэгээ Женкогийн үгийг л харна. Женкогийн гөлөг шиг. Тэгээ одоо бодоод байхад Баццогтыг нийслэлийн ардчилсан намын дараагаар томилуулж яагаад мөн үү? Тэгээд Баццогтыг одоо Монгол ардын намд амны бөхөр гэвтүүлж гисэн мэн шаардж байгаа юм. Ягаад гэвэл Нямбаатар чи оюун эрдэнэ үеэл оюун эрдэнэ Женкогийн хуурай дүү. Тэгээд оюун эрдэнэ Женко хоёр бол ерөнхийдөө нэг завин дээр суусан манан мапын бүлэглэл төрөвч нэгтэй ийм хүмүүсээ. Энийг Монголын ард түмэн мэдж байгаа. Тэгээд оюун эрдэнэ баруун гар нь яг итгэл данд нь бол өөрийнх нь үеэл Нямбаатарт Женко нийслэлийн ардчилсан намыг ялагдуулж өөрийнхөө эдэн тороолуудыг нэр дэвшүүлж гэвтүүлсэн. Сонгон хайрхан дээр жишээ нь далхчгэр компани захирал Женкогийн Монголоос худалдаж авсан үнэгүй автсан Баянголын одоо далхчгэрийн захирал гэдэг хүүхэн дэвшиж байна. Нөгөөх нь ямар ч сухуулга сурчлага хийгээгүй гэвтэж өгсөн. Нэг тойрог бэлгэлж байна мөн үү нэг суудал. Махын биксийн захирал дэвшиж байна. Өрөөнөөсөө гараагүй ажиллаад махын биксийн ажлыг хийгээ үзсэн. Сонгуульд нэг иргэдтэй уулзаагүй сонгон хайрхан дүүргийн. Ингээд сонгон дээр жишээ нь Женкогийн тавьсан хоёр нөхөр үндсэндээ гэвтэж өгч байгаа юм. Энэ мэтлэнгээр Женко бол 24 онд нийслэлийн ардчилсан намыг гэвтүүлсэн багхгүй юу. Тэгээ одоо дахиад энэ 28 оны орон нутгийн сонгуул нийслэлгээд энэ том айлыг ардын намд өрсөлдөгчгүйгээр ингээд гэвтүүлчихэж байгаа юм шиг нэг юм. Одоо манай энэ сонгогчд тэнэг биш шүү дээ. Нэг цүнх барьсан хийсэн бүтээсэн юмгүй нэг худлаа бавхарсан шүлэг уншсан лаг хүний дүр тоглосон жүжигчингүүдийг иргэд танина. Тэгэхээр одоо ган очир гэдэг юм арчаагүй бацаанд өрсөлдөгчгүйгээр зогтгөрл минь намын дарга болгочих юм аа. Одоо дарга болгоныг муулаад баймааргүй байна, шүүмжилмэргүй байна. Би ямар хүм муулахыг өвчин туссан биш. Тэгээ байгаа бодит байдал нь энэ штэ. Өнөөдөр 24 онд би ингээ Монголыг тойрсон бол намдаа арай ахиухан суудлал бас аваад ирэх бүрэн боломж байсан. Харамсалтай нь ган төмөр энэ боломжийг ашиглаагүй. Надад боломж олгоогүй. Оюун эрдэнэ гүлэг бет бацааныг гинсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаад тэгээ ган төмрийн хоёр жагсаалтанд орсон хүмүүсээс намын нэр дээр мөнгө аваад авсан мөнгөө судалгаа хийлгэж яах гэж судалгааны компаниуд өгөөд судалгааны компани ардаас асар их мөнгө шаацсан. Ийм л юм суулгаачуд. Судалгааны компани удлаа судалгаа хийж өгч шин. Судалгааны компани руу 100 сая төгрөг тэрбумаар мөнгө шилжүүлсэн. Ардлаар нь над хоёр чинь 80-90% соёлоод авчичих. Намыг ингээд нэг мөнгөний хэрэгсэл гэж хардаг. Хэрэглүүр гэж хардаг. Ийм золбин нөхдүүдээс яаж ардчилсан намыг салгая да. Би үндсэндээ барахгүй байна. Одоо болохгүй бас нэг өөр вариантын хөлбөр бодд юм уу гэж бодож байна. Өнөөдөр баяр цогт намын гинсект хэрэгдэж байна. Сэлэнгийн ардчилсан намын дарга болсон байлаа зөв. Сэлэнгийн цэцэг даргаыг баяр цогт хөнгөн хийчих واخ. Намын гинсект болчоод намын өдөрлөг гэд явбал манай нам 28 онд ялагдсан шүү дээ. Боддоо. Баяр цогтоор бол би намын гинсект болоо явж ивэл харин зогт гэрлэр
даваа байдал олгож энэ мөг гөлгнүүдийг золбин банд нарыг дарга болгож хулгай хийхгүй шүүгээд хажууд нь манаа сууж ийн үстэй мөн үү? Би намын гинсэк байх юм бол боловсон хүчний бодлогыг хил тод болгоно. Намын нэр дээр чадaltaй инженер, эдийн засагч, эрдэмтэн докторуудыг оруулж ирнэ. Хуульч нарыг урилгаар оруулж ирнэ. Тэднийг манай намын нэр дээр нэр дэвшиж энэ төрийн үйл хэрэгт оролц. Та нараас мөнгө авахгүй нь нэр дэвшүүлье. Мөнгө авахгүйгээр. Ингэж одоо нийгмийн нөлөөлөгч бүхий нөлөө өгөх хүмүүсийг намдаа татна. Хулгайч нарыг намаас амбардаж хөөж явуулна. Намайг зэгцэлнэ. Нам бол хулгайч нарын оргондог оромж биш. Хулгайч нарын мөнгө олдог хэрэгсэл биш байхгүй юу? Харамсалтай нь манайха одоо энийг өнөөдөр чадахгүй байна л да. Тэгэл параксаар алдалцаа шаагаад байна. Нөл чухал юм ярьсан гарууд дотроо удаагаар алдалцсан. Тэгэл ардын намтаа сонгуульд орохоор гүйлэг шиг шаалгана. Давхын байхгүй гүйлэг шиг шаалгана. Ийм л юм байгаа шүү дээ. Дотроо бол манай хүнтэй алдалцж шүү дээ. Тэгэл би эндээ баяр хүргэе. ÜБХ-гийн гишүү боллоо гэсэн баасаа. Тэр ÜБХ-гийн чинь би үүсэгээ байгаас нь ахуулаад 2010 оноос хойш 16 жил хийлээ. Тэг нэг сүйтэй албанчаар биш. Ардын намын баг хурлын гишүүн гэдэг бол улсын хурлд нэр дэвших тийм кандидатууд баг хурлын гишүүн болдгийм байлээ. Манай намын үндэсний бодлогын оронд өш манайхаа улсын хурлд нэр дэвших хүмүүсээ үндэсний бодлогын оронд оруулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ 300 гаруй үндэсний бодлогын орооны гишүүдээс 3-1-ийн буюу 126-ыг бид нар шилжиж шилмэл 126-гаа их хурлд илгээдий. Тэгээ ардын намын шилмлүүдтэй үзээд ард хүмүүс сонгодгийг. Одоо үндэсний зөвлөлт хорооны гишүүд гэж нэрээ нохоод бол ахуйгаа шийдэг үедэн гуйлагчингууд орж ирж байна. Тонавчингууд орж ирж байна. Энэ бол баталгаатай үнэн заа ёо. За нийслэлийн намын оронд өнөөдөр алдалцж орж ирж байна гинэ. Авахыг бах үедэн гуйлагчингууд орж ирж байна бас. Үгүй нэрэн шүү дээ. Хугаасан гарууд орж ирж байна. Яасан? Нийслэлд манай нам ялвал энэ нийслэлийн Монгол ардын намын хулгайч нар шиг нийслэлээсээ хулгай хийх нь үү? Одоо ард түмэнд хулгай хийх орон зай үлдээгүй шүү дээ та нарт. Биш. Ажил хийх орон зайд үлдсэн шүү дээ, тий? Үгүй нэр манай намын нэр дээр нийслэлд манай нам ялвал хулгай хийх гэж байгаа хэдэн хулгайч нар орж ирээ суудсан. Авахын байхгүй. Үнэн золбин гарууд. Би чорт. Тэрэнд нь бас болоогүй манай нөгөө Норвын тэгш хоёр орж. Норвын тэгш хоёр чи ус бараагц. Манай Увсын аймгийнхэн чи амь нэгтэй. Зогт гэрэл мэдээж сонгоо арихнаас Норвын тэгш хоёрыг нэг коновчингоор оруулчих. Тэгш хоёрыгаа би бол уг нь их хурлд үүсэх кандидат гэж харддаг эрдэмтэн доктор. Сонгуульд би усад нэр дэвшиж яхад тэгш хоёрыгаа дэмжиж лайвер оруулж ирсэн шүү дээ. Харамсалтай баяа одоод жаагаал ирсэн өөргөө. Тэгсэн нэр тэгш хоёр маань нийслэлийн намаар нэг шүү. Ган очирыг дэмжижсэн шааж байна. Тэгшээ чи ган очирын дэргэд чи өөр өрсөлдөхгүй байсан. Чи ган очироос 1000 илүү шүү дээ. Тэ манай нямхүү дид сайд байсан. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамны дид сайд байсан. Нямхүү. Тэ увсих. Бодоо зогт гэрэл нас оруулсан. Бас энэ төр дээр гараад миний эсрэг үг хэлээд байна. Метрол авсан. Энүүгээр ингэ явна. Нэр дэвшигч метрол зарлсан шүү дээ гэд хуцаад ах юм. Манай нямхүү бас увс. Тэ би хэлээд байгаа шүү дээ. Аймагуудынхныг увсынхан шиг гоё юм найрамдалтай бай. Би увсын тэр нэгнийхээ дэмждэг занг бол зөв гэж боддог. Монголчууд Монголдоо бүгдээрээ ингэж бие бинийгаа дэмждэг баймаар байгаа байхгүй юу? Өнөөдөр дэлхийд хятадууд бие бинийгаа дэндүү дэмждэг. Хятадууд дэлхийд дээр хүчрхэг байна. Би Солонгост хараа жил хийж байсан. Юу гэнэ нөхө? Солонгост байгаа хятадууд бие бинийгаа амар дэмждэг. Тэ. Тэгжиж өнөөдөр хятад хүчрхэг байна. Тэгвэл Монголд бид нар энэ увсынхан шиг бие бинийгаа дэмждэг баймаар байгаа байхгүй юу? Тэгээ өөрхий ган очирыг дэмжиад манай зогт гэрэл даргын увсынхан нийслэлийн намын оронд ороод ирсэн. Яах ч байгаа. Нямхүү тэгшээ хоёр увсаас нийслэлд нэр дэвших гэж байгаа юм уу? Болоочтой дуракууд. За дүүргийн намын оронд. Дүүргийн намын оронд дүүргийн иргэдийн уралд нэр дэвших хүмүүс ордгийг. Жишээ нь Баянгол дүүргийн намын оронд Баянгол дүүрэгт нэр дэвших тийм хүмүүс сонгогдож ордгийг. Тийм хүмүүс хаанаа сонгогддгийг бол Баянгол дүүргийн анхан шатны намын гишүүдээ сонгогдоод анхан шатны буюу дүүргийн намын орооны гишүүнээр сонгогддгийг. Дүүргийн намын орооноос нийслэлийн намын ороонд сонгогддгийг. Дүүргийн намын орооны гишүүдээс үндэсний бодлогын ороонд сонгогддгийг. Дүүргийн намын орооны гишүүд маань үндэсний бодлогын ороонд их хурлд нэр дэвших чадaltaй тийм кандидатуудыг нэр дэвшүүлдэг. Тэрнээс сонгуульдаа нэг хуухаа олсон юу ч байхгүй хандив аваад нэр дэвшин. Их хурлын гишүүн болж хулгай хийнэ гэж зорж байгаа бол уучлаарай. Тэгээ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст иргэд хандив өгч чадвар байгаа юу?
Тийм байхгүй шүү дээ. Тэрэн шиг жүжиг байхгүй. Одоо манайхан нэг сонгуульд их хурлын гишүүн болчоод хэдэн тэрбумаар гарч ирчээд хандивар гишүүн болсон гэж шааж. Энэ манай ард түмэн яасан баян болцсон. Хэдийдээ энэ их хурлын гишүүдийн сонгуульд хэдэн тэрбумын хандивыг өгчвөө. Тийм байдгүй маа. Наадуул чин олигархуудаас зээлж мөн үү? Нүүрсний мөнгө, төрөөс хулгай хийсэн мөнгө сонгуульд авилж цацаж гарч ирээд дахиад төрөөсөө хулгай хийгээд байгаа болохоор Монгол ус хөгжихгүй байна. Ийм л юм байна да. Хуваараа нэр дэвшиж болохгүй юм уу гин. Би нэг ганц юм боддгийг. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэж. Тэрэн шиг улс төрд ганцаараа явдггүй маа, багаараа явдгийг. Тэ. Би энэ ардчилсан намаа шинжилээд ардчилсан намын нэр дээр энэ нийгмийн зөв хүмүүсийг нам өнөөдөр татах бодлого хийх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр тэр ган очир бацааныг би гимгүүл дээ тэр бацаантай. Анх намайг ахаа гэл явдаг байсан. Сүүлд чи болсон шааж ийсэн. Сүүлд Поцдамын нэг болсон шааж ийсэн. Тэгээд одоо нэг зангаар ямар ч байсан байж чаддгүй бэл. Та манай ган очирыг бас хэдэн нөхдөө дэмжиж байна. Хинтээ аймгийн Хөдрөбаатар гэдэг. Манай Хөдрөбаатар чи хинтэд 3 тушаад 3 өвдөг шар утсан. Тэгээд болохгүй юм байгаа байлгүй. Тэгээд хинтийг анх одоо Хөдрөбаатар ерөнхий менежер гэж ган очир шөлөг уншаа шаасан. Хөдрөбаатар 3 тушаад 3 унсан. Улс төрөөс арчигдсан. За ингээд хөдрөгээ манай ган очир чинь ухаад авлаа. Хөдрөө зайлууд ингээд улс төрд ингээд карьерг болцсон. Тэгсэн хөдрөө бас нийслэлийн намаар орцсон. Тэгээ бас ган очирыг намын дарга болгочвол нийслэлийн намын дарга болчоод ардчил намын нэр дээр нийслэлийн ардчил нам ялчвал ган очир нийслэлийн цэг дарга болно. Хөдрөө бас нэг аль нүчээд бодсон шааж байгаа болтой маа бас болоогүй. Хөдрөбаатар маань. Би та нарыгаа уншнаа, уншин заяа. За тэгсэн чинь манай Арангаа хөрхийн Мишка Бачаргал бас тэнд шааж байна. Нийслэлийн нам дээр. Миний нутгийн дүү Үрхангай аймаг одоо тэ өндөр гэгэний удам монтер гэдэг ном бичсэн нөгөөд нь юм уудлаач юм уу түүгээрээ шаагаад идэв. Манай Мишка шаач бас ган очир дэмжсэн. Яах ч та нар ган очир 28 онд нийслэлийн ардчил нам ялуу том засаг дарга болно хулгай хийгээд бодож гинүү та нар. Нэрш ингэж болохгүй заа нөхдөө хөөш ойлгосноо. Тэгм өдрийг нохож авсан дараад нь одонгийн зогт гэрлийн ерөнхий менежерээр одоо 20 он гэвлээ нэг 21 онд намын даргын сонгуульд нам 2 хуваагтаа шаасан. Та одоо намын дарга болдог газар гошгоруулж байгаа шаагаад орсон. Зогт гэрэл нь баг миний сонссноор нэг 10 тэрбум төгрөг 21 оны намын даргын сунгаан дээр ягаад Эрдэнэгийн ардчил нам гээд ягаад би тэр үед Эрдэнэ уулгачиг дагж явж байгаад намын тамгын нэвтэйгэн шиг энэ тулахт молхот салгаад өгчигээ дотроо би тийм юм бодоод байгаа. Нөгөө талд нь манай Жанныхан буюу Женко тэргүүтэ уулгаас нар яваад байгаа байхгүй. Би өвг Женкод нийлхүүтэй. Мянганы тоонолчинтай. Тэхийн тулд одоо дайснаа нийлхийн тулд одоо дайсантай нийлнэ гэд зүүн өмнөд төлж итгэр байсан чамаагүй гэд би Эрдэнэтэй нэг хэсэг цуг явсан санаж байна уу? Тэгсэн чинь ган очир Женко талаас цогт гэрлийг намын дарга гэж хошгруулад үндсэнтэй авчиад 10 тэрбум төгрөгийг үрээд годройдуулаад хан мөргүүлсэн. Тэгээ ингээ хоёр түүнийг хан мөргүүлчихв тийм үү? Ингээд манай ган очирын зөвлөсөн болгон ингээ хан мөргөд ундаг. За 24 оны бас орон нутгийн сонгуулиар нийслэлийн ерөнхий менежергээ шаагаад орсон. Нийслэлийн ардчил нам хуугаар ялагдсан. 40 хэдэн суудлаас 5хан суудал. Нөгөөх нь манай зундын дөрж мөрж өөрийнхөө бор зүрхээр шааж байгаа. Нөгөөх нь энэ одоо манай энэ Баян зүрх дүүргийн 26 дугаар хороолт гэдэг ардчилсан дүүргэлтэй дандаа байшаа ороод тэр дүүргээс нэг бат цогт намын нэр дээр гарч ирж байгаа. Хоёр хинч биш нэг сулхан туйлхан хинч танигтаагүй хоёр юм дагуулж явж амны бөхөр тавьж өгөөд өөрөө гарч ирж байгаа бат цогт. За багангач яг захын алсагдмал дүүргнийг хүүхнийг гаргаж байгаа. Тэр нь ч багангаа юм шиг байна. За Сүхбаатар дүүрэг төвийн дүүрэг учраас мөн Бадар сан нэг юм гарч байгаа. Тэ. Тэгэл болоо цаашаа суудаг байхгүй. Хаан уул дээр манай нөгөө зундын дөрж дүү нэг юм хан уулын яармгийнхны буйнаар гарч байгаа. Ингээл бусд нь бол тэгэл баахгүй годродсон. Ялагдсан. Таган очирч үнсэндээ хүдрийг нухаж ялагдуулаад одонгийн зогт гэрлийг намын даргын сунгаанд нухаж өгж ялагдуулаад 24 онд нийслэлийн намыг ялагдуулсан шүү дээ. Одоо 28 онд дахиад шаалгах гэж байна. Өөрөө их хурл нэр дэвшнэгээ шаагаад иддэг мөртлөө халаас нь хуухаа хоосон. Одоо би эднийг гайхаад идэг. Халаасандаа хуухаа хоосон бол бизнес юм. Мөнгөний араас явахын дүүнэр. Мөн үү? Тэгэхээр нам дээр дарга болно гэж хүчээ шаагаад байгаа. Нэг л клип баг дуулж хуурдаалт тэгэл сүр шүлэг уншаал
Нүд нь ингээд мэнчит луудагаал амир шаагаал контент бэлдээ шаагаад хүн тоож үзэхгүй тандалт байхгүй манай гаан очир. Ийм л амт шүү гаан очир ах нь өмнө чи ярьж шүү заяа. Тэ? Тэгэл одоо 28 онд одоо манай гаан очир тэгээд одоо хөрхий нийслэл арчил намайг ялгдуулах гэж байгаа юм байна. Гэхдээ гаан очирд ороод би харин нийслэг өдөртөө шаагаад орвол намайг бас Нямбаатарын оронд хотын дарга болгоод иргэд их мэш нэгэд идэм байлээ. Би нийслэлийн намайг өдөртөө шаагаад орох юм бол харин нэг Нямбаатартай алалцж байгаад нэг аж ахуй ажил дэндүү сайн мэддэг хүний хувьд ядуулчих магадгүй шүү. Тэгсэн надад хаалттай. Намын дүрмэнд хаалттай. Тэгсэн мөртлөө манай баяр цогт тэ энэ хим минь нам нээлттэй шааж. Дунчтны намын дарга. Одоо ингээд гитерхийг ингээд энэ хулгайч нартай нийлж хувилдахгүй болохоор ах トゥ угээрээ хүртэл дарлуулах юм. Зогтбаатрыг ялтан гэж шаагаад байх. Хөгжлийн банкнд мэрэгжилтийн хийжсэн хүнд мөн үү торгуулийн ял шаацсан. Намайг шоронд энэ тэмцэл хийгээд хийсэн хэрэг байхгүй шоронд хоригдож байхад миний араас Зогтбаатрыг ах トゥ угээр нь шорон шаах гэж үтсэн шүү дээ наад болж. Зогтбаатар өнөөдөр торгуулийн ял авж байгаа бол Гамбиамбын дөлгөө Хинтээ аймгийн засаг дарга байсан авилгалтай тэмцэх газрын Таштавагийн багын найз дөлгөөний аав Гамбиамб хош Гамбиамб Таштава хоёр найзууд бүр Хинтийн Гамбиамбын дөлгөөн зөв зүгээр. Ардын намын ерөнхий нэрмжгийн дарга Содбаатрын төрсөн ах Сод Эрдэнэ хоёр зөв зүгээр. Тэгээд Даваагийн Зогтбаатарт ял. Уучлаарай Даваагийн Зогтбаатар торгуулийн ял шааж авч байгаа бол насаараа улс төрд явсан үнэлгээ өрөнгөцсөн хулгайч нар бүр бүх насаараа хорих ял авна шүү дээ. Та нар боддоо. Тэгээ би одоо нэг хулгайч нартай олон дайсантай болсон болоод ах トゥ угээрээ ингээд хорлуулчихж байгаа, хорломоочж байгаа. Тэгээ хөгжлийн банкн дээр Зогтбаатар нөгөө зээлийн материалыг судлаад хурал руу оруулсан. Хурлаараа шийдсэн мөн үү? Тэд нар яагач. Ингээд Зогтбаатрыг хүртэл хилмигдүүлээ шаацсан. Би яг ямар ял хийсэн? Намайг зарим нь ял авсан ялтан гэдэг яриад өгөрөө. Намайг ялсан шүүгчийг, намайг ялсан прокурорыг, намайг мөрдсөн мөрдөн байцаагчийг дагуулж ирээд сайхан мэтгэлцэж болно шүү заяа. Ард түмнийхээ нүүрэн дээр лайв асааж байгаад би яг юу хийсэн юм? За Хөх хотод ажиллаж исэн Хөх хотод намайг үндсэндээ нөгөө төсвөнд батлагдаад ирсэн төсөв байдаг байхгүй юу? Тэрнээс байр түрээсэлсэн гээд 30 мянган доллар шоронд явуулсан. Боддоо. Тэгэхэд хулгайч нар 3-400 мянган доллар бие биендээ 30-40 сая доллар дав байд болгочоод зөв зүгээр явж байгаа. Намайг яллахын тулд хүн нь байвал хэрэг нь олдно гэдэг Сталины хэлсэн үгээр шаасан юм аа. За юу. Би ерөнхий консул хийгээд ял авсан бол миний өмнөх ерөнхий консул Бямб дорж ял авах байсан. Түүний өмнө ажилласан Инк хамглан гээд хөрс ерөнхийлөгчийн найз нь Инк хамглаах ял авах байсан. Инк хамглаах Хөх хотод гайлын байр түрээсэлжсэн. Гайлын хотхонд үнэтэй байр. Би гайлын урдалд нэг Дуван гүржигээд нэг хотхонд байр түрээсэлсний төлөө би шоронд явсан. Тэгээд баг энэ чинь зүгээр одоо энэ аудитын дүгнэлт нь 16, 17, 18 он зөв зүгээр. Ямар ч тийм зөрчил байхгүй гэмтэргийн шинжгүй дүгнэлт мөн үү? Тэгсэн 19 онд ажиллаа өгсөний дараа энэ НТВ-гийн лодоо хуцааны нэвтрүүлгээр ороод Ням дөржиг өр үйдмаар нь бузрын дууцны төлөө Ням дөрж өөрийнхөө тэ сайн дүү оюун бэлэг гэж нэг балаа гिचийг үндэсний аудитын дэд даргаар тавьж байгаад нөгөө гिचийг нэг хоёр золбин гिचийг Хөх хот руу явуулж хуурамч аудит дүгнэлт гаргаад надад танилцуулаагүй уг нь надад аудитын зөрчил байвал танилцуулаад энийгээ төлж барагдвал мөн үү? Үгүй бол би зөвшөөрөхгүй захиргааны эргээр гомдол гаргаад төлөх ёстой бол төлөөд явах юмыг тэгээд авчиж болчих. Гадаад яамны түүхэнд анх удаа Монгол улсаа төлөөлөөд дипломат хийж исэн албан тушаалтан би анх удаа ял авч байгаа. Түүхэнд бичигдэн заа юу. Тэгэхэд Ням дөржи өгд өнөөдөр Нью-Йоркт нүүбийн төлөөлөгчийгээ шааж. Хаусанд амьдрал. Ням дөржи өгд Сан Францискод ерөнхий консул хийж исэн. $5,000 5 хаус түрээсэлжсэн шүү дээ. Боддоо. Тэгээд жилд наадах чинь $60 мянган. 3 жилд 3618 $180 мянган. $200 мянган хаус түрээсэлсэн. Ням дөржи өгд зөв зүгээр. Монголын нийгэм ердөө юм. Намрын инквайри хөөхд ямар азтай юм бэ те? Аав нь одоо өнөөдөр их хурлын дарга 1 жил, 2 жил, ерөнхий сайд 4 жил, ерөнхийлөгч 4 жил, 10 жил Монголын төрийн өндөр албан тушаал гурвангийн хашсан.
Тэг өнөөдөр хүүхэд нь бас их хурлын гишүүн сайд. Тэг нямдорж Монголын улс төрд 30 жил шаасан хүүхэд нь нөөбд сайд. Ард түмний хүүхдүүд мань мэд шорол орно. Өнөөдөр би шүүхтэр ингээд нөгөө нэг сар болгон нийтийн албанд ажиллаагүй шүү гэдэг ялын баталгаа гаргаж өгдөг. Сар болгон. Бузруудын бузрыг дуудсан мөнх эрдэнэ сарын ялын баталгаа хийж өгөл явж байна. Одоо энэ хулгайчийг тэгээд хулгайчуудыг за яг энэ улс төрд олон жил 30 жил явсан хулгайчуудын өр хүүхдүүд нь ороод ирлээ сайд даргуулж байна. Одоо үргэлжлүүлээд ач зээнэрийн шаан шүү тун удахгүй. Ард түмээ. Тун удахгүй энэ сайд дарга нарын чинь ач зээнэр нь их хурлд орж ирэхээр болж шүү Монголын төрд. Тэгээ үе удмаараа биднийг одоо хаашаа дээрлэх юм уу? Тэгээ энэ байдлыг дасан зогсоох ганц нам нь ардчилсан нам. Харамсалтай нь манай ардчилсан намын байгаа царай саяны миний хэлж байгаа байдал. Одоо манай нам ч гэсэнтэй бузрууд их байна. Бортуунагад бас насаараа ардчилсан намын нэр дээр 10 20 жил их хурлын гишүүн байсан. Өнөөдөр нэг дарвайлсан балаа авгаа охиныгоо аваачаа жагсаалтар гишүүн жаргалан гэдэг нэг балаа авгаа жаргаж байгаа жагсаалтар гишүүн. Одоо энэ Бортуунагийн гэр бүл, Инкоерийн гэр бүл, Нямдоржийн гэр бүл Монголын ард түмэн үргүү үстэй. Энэ Лүндэ Жанцангийн гэр бүл энэ манай энэ Женкогийн гэр бүл яриад байвал энэ улгайч нарын гэр бүл үр хүүхдүүд нь монголоор төрөөр шигдсэн штэ барьцыг шиг. Ард түмээ хэдүүлээ болохгүй нэг өөр юм бодъё заяа. Би эртнээс зарлчээ. Би ардчилсан намын генсект өрсөлдөж. Намаа шинжилнэ. Хулгайч нарыг би генсек би ардчилсан намын генсек болсны дараа бол ард түмнээс ардчилсан намын нэр дээр нэр дэвших хүмүүсийг сонгон шалгаруулна. Мөн үү? Хулгайч золбон банд нарыг дарга гөлгнүүдийг ардчилсан намын нэр дээр би их хурл нэр дэвшүүлэхгүй. Одоо манай энэ золбон өнөөдөр энэ юм галан дэм ган очир гэдэг юмнууд бол би мэдэн штэ. Сайн яасан бэ? Ардчилсан нам гисэг хугацаанд ган төмөр оюун эрдэнэ хамтрал явагдлаа. Галант уул уурхаасаа тугааны зөвлөх. Туркт аялсан шааж байна. Австралид аяллаа. Баахан гадаад аялсан Японд. Ийм нэг аялахыг, жаргахыг, төрийн нэр дээр гадаадаар зугаалахыг, одоо гоё хувцас өмсөхийг, брендинг хувцас өмсч, мис авгаа авч үнэтэй машин унахыг өмнө гордлог болгодог ийм хулгайч нарыг би тэгээд нэг нам гэж дэмжиж явах юм уу? Би ардчилсан намын генсек болсны дараа бол харин хулгайч нарыг байранд тавина. Намайг жинхэнэ зэгслэнэ. Тэ. Данж намайг генсек болгохгүй наад болчихсон заяа. Би эрдгэн шиг хэлчих зогтгор дарга. Би мянган дэмжигчдийнхаа өмнө заяа. Би 20 онд намаа дэмжиж явъя. 27 онд мөн үү? 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд би намаа дэмжиж явъя. Би зүгээр нэг одоо асаа хац шиг одоо асаа станц гэдээ би лайв хийж ямааргүй байна. Би энэ гişүүд дээр иргэд дээр би батлан дааж очиж та нарыг булгаачудаа. Батлан даагаад би сэдэр байхгүй та нар дарах гэж явал та нар дарах очиод миний үгэнд орох уу? Би маа тэр шиг бодлоо юм байдгүй. Харин би нэг намдаа нэг боломжийн сэдэр зүгээд очих юм бол манай иргэд сонгогч нар надад итгэнэ. За манай мөнх эрдэнэ ардчилсан намын бас нэг генсек юм байна. За ардчилсан нам ялах юм бол мөнх эрдэнийн хулгайчуудыг бол байранд нь тавих юм байна. Мөнх эрдэнэ хулгайч нарыг дарга болгохгүй юм байна. Зүүн хүмүүсийг мэрэг зарчмаар дэмжиж Монгол улсынхаа төлөө хөгжил цэцгэлтэнд гар бие оролцох хүмүүсийг шалгаруулж, сонгон шалгаруулж тавих юм байна. Шудраг ажиллах юм байна гэдээ надад итгэл үнэмшин төрн мөн үү? Тэрнээс одоо би зүгээр нэг далдган жоммааргүй штэ. Дарга нарыг дагаж мөн үү? Тэгээд энэ дуракууд надад итгэл үнэмшил өгж намайг ашиглаж чадахгүй бол би өнөөдөр тусдаа нам байгуулж гарна. Заяа. Тэгвэл би ардчилсан намынхаа мянган гишүүдийг аваад гарна. Тэ. Энэ хулгайч нарыг намын нэг нэрийн үлдээ та тэ. Би намынхаа тугийг аваад энэ тугаа би өөрийнхөө намын туг болгоо гарна. Би шинээр шинэ ардчилсан нам байгуулаашаа. Их хуцах бол заяа. Энэ дуракуудад эртгээ хэлчихэ. Би тэгээд одоо намайг өнөөдрийн байдлаар нэг 450 мянган органик 58 мянган органик дэмжиж байна. 460. За 500 мянган 28 оны сонгуул үргэд намайг нэг сая хүн дэмжиж чинь л дээ. Би сая даагч нар намайг өнөөдөр санал өгөхөд ардчилсан нам ялна шүү дээ. Тэ? Намайг ашиглаж чадахгүй бол би сая даагч нарынхаа буйнаар би зүгээр Монголыг тойроход бол зүгээр их гоцол их хурал бүлэг байгуулаад ороод ирж мэдэн шүү. Зүгээр миний бодол заяа. Энэ хоёр намыг бол шинжлэх хэрэгтэй. Хоёр намын нэр дээр хулгайч нар дэндүү даам гарч даймжирч байгаа нь үнэн шүү. Намайг чи нэр дэвшүүлэхгүй ялтан болгоцсон наад бол чи. Тэгвэл манайх хүн давхар шийдгэд оногдуулдгүй маа заяа.
Яг хөө би ялдан болсондоо гонгоноод байгаа юм алга. За ёо. Өгсөн баас шорон жил суугаал юм үдсэн, нүд тайлсан, яргын ялтад аваад гараад ирсэн. Тэ чаашаач давах надад шанс байна. Тэг их орныхоо төлөө манай өвг эцэг Алтай аймаг бүлээн цусаа өргөж исэн гинлээ. Би их орныхоо төлөө энэ хулгайч нартай алалцаад шорон гямданд орох бол надад сонир биш заа ёо. Ягаад гэвэл бид нар бол нэг л цаг зуурын хүмүүс. Хүн ирсэн болвол ирсэн замаараа нэг өдөр буцдаг жамтай. Буцахад их орон минь хөгжилтэй бүрэн бүтэн үр хүүхэд минь жаргалтай нийгэм үлдүүл тэгэл болоо. Тэрнээс хүүхдээ одоо бүх энэ хулгай хийсэн хөрөнгө мөнгө аваад өгтгүү маа хэдэн олигархуудаа хулгайч нараа нэрэн шүү. Хүний юм худгийн ус хоёр хэмжээтэй. За ёо. Таамаасаа хулгайч нар одоо хулгай хийж хансан бол одоо болооч гэж би энэ арчил намын их хөрж байгаа энэ сайд дарга нарт хэлье. Яасан хан цадгүй шунлын бузрууд бай та нар. Ард түмэн чи ядарч байна. Энэ нийгэм та нарын үр хөвгт бас амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр гисэг үлэг хүмүүс энэ сайд дарга нарын хамаарл үхий найз нөхөд амраг саддан авгаа хүүхдүүд нь компани байгуулсан. Тэдний бизнес л гоё шааж байгаа. Жирийн ардын бизнес бол уланд дампуурж байгаа, өр зээлэнд орж байгаа, дансаа хаалгаж байгаа юм л байгаа. Энэ сайд дарга нарын нэрхэрэгч нар энэ эрх мэдэлтэнгүүч чинь ерөөсө зовлон мэдхэ байц агаар дээр шааж байгаа. Тэгэл Улаанбаатараа шууд нисэл Сеул, нисэл Америк, нисэл Европ дандаа гадаадаар зугаалаа шахаад. Амьдралаас тасарцсан. Хөдөө гэр ороолоор энэ гэр ороод эдгээр очиж үзээгүй. Тэ. Хөдөө орнуудгаар явж үзээгүй, явдаг ч хүн хадвалж. Өвдүүд гадаадын имлэгт очиж үзүүлнэ. Тэ. Энэ өвдүүд гадаадын имлэгт очиж үзүүлдэг энэ ямбтай дарга нар сайд нараа үхэхээр гадаадд очиж үхэхээр хүрнүүдээ заяа. Та нарыг Монголын хөрсөнд буулгах газар нутаг бас харин байна. Тэ. Та нар Монгол одоо гадаадд байр сав авцсан. Манай дэлгүүр хүч. Одоо Солонгост байна шүү дээ. Бараг 100-аад мянган монголчууд байр авцсан байна гэж байна. Энэ үл ерөөсөн улс төрд явсан хулгайч нарын хамаарал юу лээ 100 мянган биш юм аа. Нэг 1000 түн байр авцсан байна гэсэн Солонгост. Улс төрд нөлөө өгөх 1000 хулгайчууд Солонгост байр авцсан. Яасан Солонгост өгөөр хулгайч нараа. Америкт байр авцсан, Австралид байр авцсан, гадаадд үйл хөдлөх авцсан, офшорт мөнгөө шаацсан. Одоо баярын хүүхэд Америкт өгдөг гэж Санжийн баяр. Баярын Америк руу хүүхдтэйгээ очиж тэр хаусандаа зайлаач. Баярыг өгөхөд Монголд бас газар мөхмөргүй шүү дээ. Баярыг буулгах газар бас хайран биш шүү дээ. Энэ газар нутагч бас хэмжээтэй маа. Хэдэн хулгайч нарыг бас газрын хөрсөнд булмааргүй байна. Та нар гадаадд очиж тэр хаусандаа шарилаа ясаа тавиараа эдэн хулгайч нараа. За ёо. Өнөөдөр байна шүү дээ. Энэ нийгэмд хүн өөрөө төрсөн бол өөрийнхөө энэ гараар энэ амруугаан гудрах хоолоо гошногоороо бааса өөрсдөө бэлдэж чадаад олж идэж чадаад амьдрж ивэл тэр хүн амьд хүн гэсэн үг. Тэр хүн аз жаргалтай гэсэн үг. Тэр хүн гэсэн үг. Мөн үү? Тэгэхгүй хулгай хийгээд үр хүүхдүүдийнхаа баас шээлсийг бүх юмыг бэлдэж өгөөд үр хүүхдүүд нөгөө хийх юм байхгүй мэлийг хөлөцсөн. Уныг гэвэл үнтэй жиб нь бэлэн, амьдрыг гэвэл тансаг орон суудсан бэлэн, өмсийг гэвэл брендийн говцсон бэлэн, уныг гэвэл бүр жибний одоо хай загварын том үнтэй жип машинууд нь бэлэн. Энэ хүн зориг байхгүй. Эдийг гэвэл үнтэй тансаг ресторануудаар гисэд яв хоолных нь мөнгө нь бэлэн. Ийм хулгайч нар өнөөдөрт яаж амьдрдаг байна? Энэ амьдрал ийм хүмүүст аз жаргал заяах уу? Ингээд ирэхээрээ энэ хэдэн хулгайч нарын хүүхдүүд чи хар тамхич болоод байгаа. Гогно. Та нар бүх юм бэлтгэсэн. Бэлтгэхдээ та нар ард түмнээс хулгай хийж хүүхдүүдтэй боломж олохгүй бүх юм бэлтэж өгöd байгаа. Тэдний боломж ажил хийх боломж олохгүй ш тэднэрт. Хөдөлмөр хийх боломж олохгүй ш тэднэрт. Хулгайч нар чинь хүүхдүүдтэй тэгээд дагаар энэ олигархуудын хүүхдүүд бүр хар тамхи дотоод мансуураад илий болоо болцсон. Манараа хулгайч. Хулгайч нарын хүүхдүүд сайн тамхитад тахын дүүнэр. Тэгээ энэ улс төрд нөлөө өгөхийн сайд дарга нарын хүүхдүүд энэ олигарх хулгайч нарын хүүхдүүд хар тамхич болцсон. Би та нарыг өрөөлье. Ахын дүүнэр сайн хар тамхиа тат. Та нар дутагдах юм байхгүй мансуураад явжээ те. Зөв шүү, гоё шүү. Тэ энэ хулгайч нарын хүүхдүүдийг би бол харин өстө жинхэнэ тэгж явж байгаа. Тэгээд үүлийнхаа өрийг идлээ кармагаа идлэх гэж. Тэр карма.
Ийм л байна шүү дээ энэ өгүүлэхэд. За тэгээд энэ авах гэгийн хоноор хандна биз. Тэг өнөөдөр яг ардчлалаа байгуулах зүйдрийг ардчлалын намыг дэмждэг ардчлал намынхаа мянган гишүүдэд баярын мэнд хүргье. Маргааш намын их хурл гэдэг газар нь очиж үзье. За юу болд юм бэ? Юу найруулад байгаа юм бол? Уг нь үндэсний бодлогын оронд орсон манаас асууж болно шүү дээ. Зогтгэрэл буруу бодвол яах юм? Нэг хүний буруу бодлоос болж нийтээрээ дампуурдгийг харж штэ бид нар. Тэ? Энэ оюун эрдний буруу бодлоос болж бид нар өнөөдөр 6 жилийн боломжийг алдлаа штэ. Тэ? Тэр нэг агаар хэрэггүй уулгаач. Энэ дарга нарын буруу бодол улс орныг хойш татдаг юм аа. Зогтгөрлийг ухаантай энэ дарга нарыг зөв ухаантай зөв бодлыг хийлээд байгаа. Иргэдээс асуух хэрэгтэй, ард түмнээс асуух хэрэгтэй. Альва ажил хийх юм бол ард түмнээс асуу. Ийм ажил хийх гэж байна. Та нарын санал бодол юу байна? Энэ хөгжилд нэмэртэй юу гэд асууж одоогоор шийдэх хэрэгтэй. Бөөнөрөө ярилцвал буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг нь шүү дээ. Тийм үстэй. За ийм байна. Илжигний чихэнд алт хийсэн ч ус хийсэн сэгсэрнэ гэж нэрээ. Энэ хэдэн дарга нарыг хүний өөрийнхөө намуудыг цэвэрлэмээр байна та тоглоомч. За тэр баяртай. Сайхан амарцгаар. Өөш нэр марцсанаас би сая нэг ирээд оруулсан шүү. Учир нь ерөнхий сайдаа. За би энэ төмөр зам дээр удахгүй очноо. Монголын төмөр зам гэж байгууллага. Харигчингууд архиуга байж байна. За энэ Батчуулан гэж сулгаач байна шүү дээ. Айсаа чимэдөө. Айсаа чөйрөөсөө. Зурга. Үүрэг байраа. Үүрэг. Чи яаж гэдэг вэ? Чи айсаа бэрдэ. Яаж шохгүй. Ингээд юм аа заяа. Заяа. Чи яагаад минь хүний бит талдтай? Чи зүгээр хүний бит яагаад? А? Ингээд юм дөө. За энэ үнэтэй жилийн морьнд сая төгрөгийн арх ингээд 1 2 3-аар нь тавьчих. Чи ингэж ажлын байранд арх хөтрүүмаа. Ойгоо. За энэ Монголын төмөр замын харигчдын захирал Бачуулууныг улсын хурлын гишүүн Мөнхбаатар найз нь албан тушаалын байдлаа уруулан ашиглаж томилсоо. Мөнхбаатар энэ байна. Бачуулуун гэж нөхөр энэ байна. Бачуулууны удирдлаганд ажиллаж байгаа хүмүүс ажлын байран дээр харигдсан. Ийм байна. Энд хариуцлага тооц учирлаа. Ерөнхий сайдаа. За ёо. За ийм байна да. Энэ улгаас нар ингээ харигтай байж байгаа. Энэ бичлэгийг над руу өнөөдөр унштай. Энэ Бачуулан гэж энэ улгаач байгаа. Энэ улгаач ангийнхаа хүүхдүүдийг давуу байдал олгож 4 найзыгаа дараагаар тавьсан. За энэ харигдсан хүмүүст тэтгэмж олгож явуулсан байна лээ. 4 найздаа тэтгэмж өгж явуулсан. Төмөр замын нэр дээр олон тэрбум төгрөгийн гэрээг үнцэлгүйгээр олгосон. Олон хүмүүсийг ажлаас нь халж өөрөөсөө олгож байгаа юм шиг тэтгэмж өгж улсад онц хэмжээний хохирол учруулсан. Авилгалтай тэмцгийнхаа энийг шалгаарай. Мөнхбаатарын зөвлөхөөр ажиллаж исэн. Тэ яг найз нь нутгийн нудаг нугийнхан заа ёо. Энэ бичлэгийг төмөр замын ажилчид над руу явуулсан юм аа. Та фэйсбүүк дээрээ тавиад өгөөч гэд. Тэгээ би фэйсбүүк дээр оруулсан шүү. Энэ нөхдүүдэд хариуцлага хүлээлг. Би энэ аккаунт дээр оруулсан байгаа. Би энэ аккаунт дээр оруулсан шүү. Хараарай. Оо дурака. Ингээ би энэ аккаунт дээр оруулсан. Ингээ оруулсан шүү. Хараа. Одоогийн байдлаар 46 мянган үзсэн байна. Энэ улгаачд хариуцлага хүлээдэг. За дөр баяртай.